Дараагийн мэдээлэл Монгол улсад харшлын гаралтай өвчлөл тэр дундаа харшлын ринит болсон чоног хөрвсөн сүүлийн жилүүдэд тогтмол өсөх хандлагатай байгааг салбарын судалгаанууд харуулж байна. Харшлын шинж тэмдгүүд цэртэй ханиалга удаан үргэлжилснээр өвчний амьдралын чанарт сөргөөр нөлөөлөхөөс гадна уушигны архаг өрөвсөл, бронхит, астм зэрэг эмгэгт шилжих эрсдэл нэмэгдэж байна. 2021 оны байдлаар Улаанбаатар хотод 6-аас 7 насны хүүхдүүдийн дунд харшлын ринитийн тархалт 30.8%, харин бактери өвчний тархалт 5.5% хүрчээ. Үүнээс гадна харшлын өвчлөл хотчлт нэмэгдэхийн хэрээр эрс нэмэгдэж, орон нутгийн ухаамын дунд 9.3 байсан харшлын ринит хотод 18.4% хүрч, харшлын мэдрэгжилт нийт 31% хүрсэн нь онцлог үзүүлэлт байгаамаа. Иймээс Монгол болон олон улсын харшлын салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд чуулж харшлын академи олон улсын хурлын арга хэмжээг энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулж байна. Уг хурлыг холбооны бүгд найрамдах Герман улсын Берлин хими минерал компани санаачлан зохион байгуулж, салбарын 300 гаруй эмч мэргэжилтэн оролцож туршлага мэдээлэлээ хуваалцлаа. Салс бүрхүүл нь бичил биетний юм хүрээлэл хамгаалалт юм дор байдаг. Тэрнтэйгээ хүний бие харилцан зогцож ингэж эрүүл сарвал байдаг. Тэгэхээр энийг янз бүрийн байдлаар эвдэхлээр харшлаар өвчлөх эрсдлийг нь ихсгчээд байгаа юм. Тэгэхээр тэрийг эвдэж байгаа гол хүчин зүйл нь антибиотик. Антибиотикийг зохисгүй замбраагүй хэрэглээ байгаа хүмүүс харшлаар өвчлөх эрсдэлтэй байна. Эрүүл төрсөн ч гэсэн. За дараагийнх нь болохоор хүний амьсгалын зам болон хоол боловсруулах зам арьсны салс бүрхүүлийн хучуурын хориг гэж байдаг. Хамгаалах юм тогтолцоо байдаг. Энэ хамгаалах тогтолцоог эвддэг олон хүчин зүйлүүд бидний амьдрал шинээр нэвтэрч байна. Монгол улсын хүн амын 3/1 нь харшлын риниттэй байна гэсэн тоо баримт байгаа. Харшлын ринит нь хүний хөдөлмөрийн чадамж, анхаарал төвлөрөлт, сурлагын амжилтад сөргөөр нөлөөлдөг. Тиймээс эрт оншилгоо, зөв эмчилгээ хийх нь хамгийн чухал юм а. Тус хурлаараа харшлын болон ханиалгын шинж тэмдгийг хөнгөнөөр үзэлгүй, зөв оншилн нотлохоонд суурилсан эмчилгээ хийх нь хүндрэлээс сэргийлэх, та бидний амьдралын чанарыг сайжруулах гол хүчин зүйлээ гэдгийг онцолж байлаа.